За оройн төргийн Филиппин улсын Cebu хотын IMS Academy-ийн төлөөлөгч Наранти байна. За би өнөөдөр та бүхэндээ сургуулаа танилцуулнаа. Сургуулийнхаа танилцуулгыг хэлье. За IMS Academy нь салбарт үйл ажиллагаа явуулдаг. Vanilla campus болон Ayala campus. Vanilla campus-ийн онцлог нь бол дотор байр сургууль хоёр нь нэг байр нь ингээ хамт байдаг. Ayala campus зөвхөн хичээлийн байр. Ayala campus дээр суралцж байгаа оюутнуудаа өглөө нь машинаар хүргэж өгөөд оройн очиж авах үйлчилгээ үзүүлдэг. Ayala campus дээр суралцж байгаа оюутнууд Vanilla campus-ийн дотор байранд нь амьдардаг гэсэн үг байгаа. За хоёр кампус нь сургалтын хөтөлбөрийн хувьд өөр сургалт явуулдаг. Ayala campus бол хүүхдийн хөтөлбөр, бизнес англи хэл, за тэгээд гэсэн сургалтуудыг явуулдаг. Vanilla campus нь бол IELTS, TOEIC, тэгээд ерөнхий англи хэл гэсэн сургалтуудыг явуулдаг байгаа. За манай сургуулийн хувьд өдөрт ер нь 8-аас 10 цагийн хичээл үзнэ. Таны сонгосон хөтөлбөрөөс хамаарал ерөнхийдөө цаг нь өөр байдаг. Хүүхдийн хөтөлбөрийн хувьд 7-оос дээш насны хүүхдүүд суралцах боломжтой. 7-оос 10 насны хүүхэд заавал эцэг эхийн хамт сурна. Арваас дээш насны хүүхдүүд бол ганцаараа суралцах боломжтой. Тухайн улсынх нь интерн менежер хариуцаад туслаад ерөнхийдөө сурдаг байгаа. За өмнө нь бол таны сонгож суралцах хөтөлбөрөөс хамаарат өөр үнэтэй байгаа шүү. За манай сургуулийн хувьд өдрийн 3 хоолтой. Өглөө өдөр орой. Тэгээд 7 хоногт 2 удаа өрөө цэвэрлэгээтэй. Дотор байрны хувьд бол 1-ээс 4 өдрийн ортой өрөөтэй. За суралцж байгаа оюутнууд маань өдөр бүр төвшин тогтоолох тестээ өгдөг. Өдөр бүр өглөө тестээ өгөөд тухайн тестэнд өдөрт 10 оноо авах хэрэгтэй байдаг бол та 7-оос доош оноо авах юм бол тухайн тэр өдрөө кампусаас гарах хэрэггүй болдог. 7 хоногийн 4 өдөр ерөнхийдөө тест өгөн даваагаас пүрэв гарагт 4 өдрийн нийт тестэнд 40 оноо байх ёстой. Үүнээс та 27-оос дээш оноо авч ээж амралтын өдөр гарах боломжтой болдог. Шинээр ирж байгаа оюутны хувьд бол ирсэн эхний өдрөө та төвшингээ тодорхойлуулна. Тэгээд өөрийнхөө төвшөнд тохирсон хичээлүүдийг авах боломжтой. За хичээлийн цагийн хувьд 4 цагийн ганцаарчилсан 4 цагийн групп хичээлтэй IELTS, TOEIC ангийнхаа оройны анги гээд 2 цагийн групп хичээл авдаг. Сургуулиас гадуурх зохион байгуулалтыг үйлчилгээнүүд, зохион байгуулдаг арга хэмжээнүүд гэх юм бол 14 хоногт нэг удаа гэж зохион байгуулдаг. Тухайн аюун тэрэ бол олон орны оюутнууд нэг дор цуглаад тэгээд хөгжөөнд тоглоом болон Филиппин үндэсний тоглоомоор тоглодог байгаа. За багш нарын заах арга бол үнэхээр сайн. Заах аргачлал үнэхээр сайн. Хөгжилтэй болон хөшин байдлаар хичээлийг заадаг. IMS Academy-ийн талаар асуух зүйлээ бол комент хэсэгт үлдээгээрэй. За мөн сард нэг удаа сайн дурын ажил зохион
ажлаараа бол ахлах сургууль дээр очиод ахлах сургуулийн сурагч нартай нэг өдрийг хамт өнгөрөөдөг. Ихэвчлэн бям гарагт ер нь бол явдаг. Манай сургуулийн багш нарын хувьд Америк болон Австрали багш нар бас байгаа. Тэгээ бусад хэсэг нь бол Филиппин ажилчид. Хүүхдийн хөтөлбөрийн төлбөрийг танилуу чатаар явуулаад өгөө. Ер нь бол 7-оос дээш насны хүүхдүүд авна. 7-оос 10 насны хүүхэд бол заавалжгүй асран хамгаалагчтайгаа хамт ирэх ёстой. Бусад сургуулиас онцлог нь манай сургуулийн сургалтын чанар бол маш сайн. Сэбүүд байралтай сургуулиудаас эхний 5-т ордог. Тэгээд IELTS болон TOEIC дээр зорилтод оноо зориод ирсэн хүмүүс 12-7 хоног суралцаад нэг аль биесны шалгалт өгөх хэрэгтэй. Манай сургуулийн IELTS болон TOEIC-ийн хөтөлбөр нь ерөнхий болон академик гэсэн хоёр янз байдаг. Багш нарын хувьд бол маш заах арга сайтай. Монгол хүний хувьд Филиппин улсад 1 сар визгүй зорчдог. Тэгээ хэрвээ та 1 сараас дээш хугацаагаар сурах чавал 2 дахь сарын виз сонголтыг сургуулиас нь хийгээ явуулдаг байгаа. Асуух зүйлээ бол комент хэсэгт үлдээгээрэй. Асуулт байвал IMS системийн талаар. Татвар байрны хувьд бол маш цэвэрхэн. 7 хоногт 2 удаа өрөө цэвэрлэжээ. 7 хоногт цагаан хэрэгсэл бас 7 хоног бүр цолдог. Хэсэг рүү яаж явдаг вэ гэдэг сургуулийн машинаар хөргүүлэх боломжтой та. Тэр нь нэмэлт төлбөртэй. Эсвэл таксигаар бас явсан ч болно. Манай сургуулийн нисгтэй ойрхон байрлалтай. Нисэх онгоцны бодолтойгоо. Татвар байрны өрөөний хувьд 1-4 өдрийн ортой өрөөтэй. Ганцаараа байж болно. Хоёулаа, тэгээ гуруулаад дөрүүлээ гэдэг 4 янзын татвар байрна. Татвар байрны маань өрөө бол 4 янзын байгаа. Төлбөрийн хувьд хамгийн хэмд нь бол 4 ортой өрөө. Хамгийн үнэтэй нь бол 1 ортой өрөө байгаа. Сургуулийн хоолны хувьд 7 хоног бүрийн даваа гарагийг жимс ногооны өдөр гээд 7 хоног бүрийн даваа гараг ингээд жимс өгдөг. Тэгээд 7 хоногт нэг удаа бусад үндэсний хоол ер нь бол ихэвчлэн солонгос хоолоор үйлчилдэг. Заримдаа Филиппин. Тэгээд 7 хоногийн нэг өдөр Вьетнам юм уу Тайван хоолоор үйлчилдэг. Манайд Тайван, Солонгос, Вьетнам оюутнууд маш их байгаа. Дээр нэмээд Монгол, Араб, Орос оюутнууд бас тодорхой хувийн эзэлдэг. Сургалтын төлбөр татвар байр хоёр цугтаа бодоо явуулнаа. Ер нь бол сургалтын төлбөр татвар байр хоёр нь ингээд тэгээд тэрэн дотроо
хоол болон интернет, өрөө цэвэрлэгээ хувц угаалга нь ордог. 7 хоногийн хүүсээрээ хамаараад өдрөөрөө өөр угаалганд хугацаа өгдөг. 7 хоногийн 3 өдөр эмэгтэйчүүд, 7 хоногийн 3 өдөр эрэгтэйчүүд гэх. Та өдөрт нэгээс IMS Academy карта үзүүлээд хямдрал авах боломжтой. За манай сургуулийн хувьд 7-оос дээш насны хүүхэд аавна. 7-оос дээш насны хүүхэд ерөн суралцах боломжтой. 4 настай хүүхэд бол суралцах боломжгүй байгаа шүү. Дараагийн лайваараа сургуулийнхаа орчинг танилцуулнаа. Бас манай пэйж дээр манай сургуулийн видео байгаа. Ер нь бол сургуулийн орчинг танилцуулсан. За Масктем манай Монгол дахь төлөөлөгч бол Масктем гэдэг баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9 дахь бүрт 901 тавд байрладаг. 70-ыг 7 88 хацаартай холбогдож болно. Ажлын цагаар холбогдорой. За Масктемаар зуучлуулаад Сибу хотод ирж суралцах юм бол 2000 песоны урамшуулалтайгаа за төлбөр бол сургалтынхаа хөтөлбөрөөс хамаарат өөрөөр байгаа. Бас дотор байрны хэдэн ортой өрөөнд орох вэ гэдэг тэрнээс хамаарат танд төлбөрийн мэдээлэл бол өөрөөр байна. Та сонирхсан асуултаа бас нөө пэйж руу маань чатаар бичиж болно. Бичгтээ та хэдэн ортой өрөөнд орохыг хүсэж байна. Тэгээ бас ямар хөтөлбөр сонирхож байна? Ерөнхий англи хэл үү, IELTS үү, TOEIC үү? Тэгээ бас нөх хугацаагаа өгвөл илүү амар байх болно. Би тэгвэл тань руу хугацаагаа төлбөрийн мэдээлэл явуулнаа. За яг манайд болохоор нэг хүүхэд харах тусдаан цэцэрлэгч юм уу те тэрийг яг манай сургууль дээр бол байхгүй. Би магадгүй танилуул судлаад эргээд танилуул холбогдъё. За манай хичээлийн үед 1 минут нь 1 цагийн хичээл нь 45 минут. Тэгээ 10 минутын завсарлагаантай өдөрт та 8 цагийн хичээл судлах боломжтой. 4 цаг групп болон 4 цаг ганцаарчилсан. За та 3 сараар ирэхдээ ямар хөтөлбөрөөр ирэх вэ?
IELTS, TOEIC ерөнхий англи хэл гээд нүүд үнэн нь өөр байгаа. Бас хэдэн ортой өрөөнд авах уу гэдгээс хамаарат. За буцаад чатаар холбогдно. Мөн дугаарлын залгаа холбогдож болно. За $1 ер нь бол 50 песотой тэнцдэг. Цаг агарын хувьд бол 27-оос 30 хүртэл халж байгаа. Нааша ирэхийн тулд та Солонгосоор болон Гонконгоор ирэх боломжтой. Нислэгийн тийзийн Солонгос болон Гонконгоор захиалах боломжтой. За шууд нислэг бол байхгүй, заавал дамжиж ирнэ. Манай сургуулийн хувьд Монгол оюутан байгаа. За би танилцуулт төлбөрийн мэдээлэл эргэж холбогдоод хэлээд өгье. За өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. Дараагийн лайваараа би танарт сургуулийнхаа орчмыг танилцуулнаа. Баярлалаа.